За. сайн За ороод ирлээ. Орой минь сайн байцгаана уу? За одоо хүмүүсээ орж иртлээ хүлээж тийм ээ одоо. Лайв маань эхлэхэд 3 хүн орж ирсэн байна. За ямар ч гэсэн нэг 20 хүн хүртэл хүлээчихв те юмка. За 20 хүн хүртэл хүлээгээ. За өнөөдрийн лайвын маань сэдв бол зар дээр бичсэнтэй ижилхэн байгаа. За хоёлаа чинь Тайван, Японоос холбогдож байгаа шүү дээ тийм ээ. 14 хүн. Тайван цагийн зөрүүг үү те юмка. Тайван хүн яг Монголд байсан. Монголчин бол нэг асуудал руугаа орохын өмнө жоохон юу өөр зүйл ярьцгаангаа. Хүмүүсээ хүлээцгээе. Оо за 31 болцсон байна. За 1 минут хүлээчихье. Яг угаасаа 7-оос учраас тийм ээ. За Эрдэнэ заяа сайн байцгаана уу гинэ. За сайн байна уу Эрдэнэ заяа. Орой. За цаг болчлоо. Бид нэр 41 хүмүүс яг одоо үзэж байна. Тэгээд лайва эхлүүлье гэж бодож байна. За орой минь Shape Mongolia-гийн халиун байна. Өнөөдөр бид нэр ярих сэдв та бүхэн бүгдээрээ харж байгаа. Бас өөр өөрийн санаа бодлоо хуваалцсанахаа гэж найдаж байна. За лайвынхаа эхэнд бид нэр уламжлал болсон Shape Mongolia төрийн бас байгууллагын одоо төвч танилцуулгыг хийдэг байгаа. Shape Mongolia төрийн бас байгууллага бол үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд эхнийх нь бол хүүхдийн өнөөдөр бидний ярих сэдвийн дагуу хүүхдийн эрх, хүүхдийг хамгаалах, хүүхдийн зохицуулалтын талаар байгаа. Хоёрт нь бол ажлын байран дах биеийн дарамт үнээс хэрэглэх талаар байгаа. Гуравт нь ажлын байр буюу хөдөлмөрийн тэгш байдлыг хангах. Энэ 3 чиглэлээр манай Shape Mongolia үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Тэгээд дөнгөж үйл ажиллагаа хийж явуулж байгаа. Цаашдаа мэдээж 3 чиглэлийн дагуу бодит одоо үйл ажиллагааг хийх гээд төлөвлөж явж байна. За Нямка маань өөрийгөө танилцуулаад дээрэс нь өнөөдөр ярих сэдвээр ярилч тээ. Сайн байна уу? Би Shape Mongolia-гаас холбогдож байна. Нямсран гэдэг. Тэгээд өнөөдөр та бүхэн тэгээд бид хоёр Монгол Улсын ерөнхийлөгчийн гаргасан одоо 2019 онд гаргасан гар ярина. Энэ ямар ч удаа зардаг юм бэ гэхээр ерөнхийлөгчийн одоо зарлагаар 2019 оноос 2020 оны хүүхд төлөвлөлт хамгааллын төв багцсан холбоотойгоор маш олон хүүхдүүд байгуулсан. За тэр ажлын сэдв мэдээж хэрэг одоо ирсэн одоо хэмжээ төсөөлөгдсөн мөнгө те энэ санхүүгийн талаар бид хоёр өнөөдөр ярилцах болно. Зөвхөн одоо энэ хүүхд хөгжил хамгааллын жил болгосон энэ холбоотойгоор ярьсан. За тэгвэл одоо өнөөдөр үргэлжлүүлээд бид нар өнөөдрийнхаа ярианы сэдвийг нэг лайваар нэг видеогоор танилцуулъя гэж бодсон. За видеогоо шеэр хийж явах хугацаанд Нимка бас үргэлжлүүлээд ярьж явах уу те. За энэ одоо ерөнхийлөгчийн хамгийн анхны одоо яг үг бол мэдээж хэрэг 2018 оны 6 сард ерөнхийлөгч хурлын чуулганаар энэ тухай ярьсан байгаа. За энэ одоо чуулганаар юу гэж ярьсан бэ гэхээр төрийн байгууллагууд хүүхдтэй холбоотой бүх төрийн байгууллагууд те чиглэл өгсөн. Тэр нь болохоор мэдээж хэрэг хүүхдийн стандартыг боловсруулж, хамгааллын хууль стандартыг нь боловсруулж, за хэрэгжүүлж журмыг мөрдүүлэх, мөн дээрээс сургууль зэргийн орчин сайжруулах, хүүхдийн тоглоомын талбайг одоо гоё болгох, одоо мэдээж хүүхдтэй дэстэй болгох гэсэн үг л дээ. За тэгээд ерөөсөө хүүхдтэй хамаатай бүх орчинд үзлэг шалгалтыг хийх тийм чиглэлийг ерөнхийлөгч өгсөн байгаа. 18 оны 6 сард чуулганаар анхан уулзахдаа. За ажлын хэсгийг болохоор байгуулад 2018 оны 8 сарын 30-нд хамгийн анхны ажлын хэсгийн уулзалт болсон. Тухайд бас яг энэ асуудлыг ерөнхийлөгч хэлсэн байгаа. За 17 оны тэмцэргийн тухай өдөртөө тайлан өртсөн. 17 За Нямка яриагийн тасалчлаа. Одоо би нөгөө видеого тавьчих гэж бодож байна. За.
За энийг сонсогдож байна уу хүмүүс маань хэлээрэй. Сонсогдож байна уу манайхаа энийг сайн хэлээрэй. За яриа маань сонсогдож байгаа болов уу? Хүмүүсээ комент оруулдагаарай. Сонсогдохгүй байх гэж юм. За сонсогдохгүй байна тийм ээ. За уучлаарай. За тэгвэл сонсогдохгүй байгаа л хэдүүлээ энэ видеогоо төр зогсоё гэж бодож байна. За видеогоо төр зогсоогоотгий. За уучлаарай. Энэ дээр бол ерөнхийдөө за үргэлжлүүлээд видеоныхаа үргэлжлэлийг хэлчихье. Энэ дээр бол 2017 оноос эхлээд ерөнхийлөгчийн санаачлагын доор энэ ажлыг хийсэн байгаа. Бүгд хамгаалал мэдээж та бүхэн мэдж байгаа. Өнөөдөр бид нэр гівгэнт энэ бүгдийн амнаас аюулгүй байдлын талаар ярьж эхлэегүй байгаа. 2017 он бол бас мэдээж хүүхдүүдийн амнаас эрсдэх энэ асуудлууд олон нийтийн дунд маш их гарсан. Энэ асуудлаас ухбалаад ерөнхийлөгч бол энэ санаачлага гаргаад тэгээд одоо энэ ажил маань 2019-с 20 онд хүүхдийн хөгжил хамгааллын жил болох энэ зарлигийг гаргасан байгаа. Энэ хооронд бол мэдээж 2 жилийн хугацаанд хийгдсэн ажлууд одоо яриа хэлцүүлгүүдийг одоо нарийн өнөөдөр бид нар ярихаар энэ лайвыг хийж байгаамаа. Тийм ээ. За 2018 оны үндсэн нэг яриа руу орох уу те 2018 онд ер нь ямар байгууллагуудыг цуглуулад ерөнхийлөгч бас чиглэл өгсөн ажлын үүрэг даалгаврууд гэсэн энэ талаар юм маань нарийн танилцуулах тийм ээ. 2018 оны 8 сарын 30-нд ажлын хэсэг байгуулад за хүүхдтэй холбоотой төрийн байгууллагуудыг цуглуулж уулзсан байгаа. Тэр нь болохоор мэдээж хэрэг хүүхдтэй холбоотой бүх төрийн байгууллагууд оролцож байгаа. Хоёрдугаар гэх юм бол Монгол Улсын эрхлэгч Хатмаагийн Батболгийн зөвлөхүүд оролцсон ийм уулзалт болсон. За энэ уулзалтын үеэр ерөнхийлөгч бол тухайн өмнөх жилийн одоо гэмт хэргийн тоог хэлсэн. За энэ тоо одоо 18 онд бол ерөнхийдөө 40%-аар өсөлттэй байна. Хүүхдийн гэмт хэрэгтэй, хүүхэд гэмт хэрэгт өртөх магадлал нь ерөнхийдөө бол ингээд өссөн. За бүр ингээд үйлдэгдсэн хэрэг нь ч гэсэн өссөн тийм манад бол ер нь тэгээ энэтэй холбоотойгоор маш олон ажлуудыг ерөнхийлөгч ингээд санаачилсан байдаг. За хүүхдүүдийн орчинд сайжруулах, энэ хуулийн хэрэгжилтэнд анхаарал тавья гэдэг зүйлүүдийг ярьсан байгаа. Тэгээд хоёр дахь уулзалт 2018 оны 18 оны 10 сарын 8-нд болсон. За хоёр дахь уулзалтаар мэдээж хэрэг ерөнхийлөгч хийсэн ажлын тайлангуудыг бас сонссон байдаг. За энэ хугацаанд 2 сарын хугацаанд төрийн байгууллагууд мандаа ажиллаа хийсэн байлээ. Ажлыг бол хангалтгүй гэж үзсэн ерөнхийлөгч. Бүх ажлыг хангалтгүй гэж үзсэн. Ганцхан байгууллага тийм бол яг хаа ерөнхийлөгчийн арай жоохон сэтгэлд хүрсэн цагдаагийн ерөнхий газар байсан. Ингээд 19 он ерөнхийлөгч зарлиг гаргадаг. 60 дугаартай зарлиг. За би одоо энэ зарлиг 2019 онд хийчлээ тийм ээ. Тэгээрээ 2019 оноос 2020 оныг хүүхд хөгжил хамгааллын жил болгоё гэдэг зарлигийг одоо гаргасан. За энэтэй холбоотойгоор өмнө нь хүүхд хамгаалалттай холбоотойгоор хөтөлбөрийн одоо төсөвт одоо 4 тэрбум төгрөг татгалздаг байсан. Манай одоо Монголын иргэд бас манай мэдхгүй байж магадгүй гэж маань тэгсэн 2019 онд төсөв тусгасан мөнгө болохоор 8 тэрбум болж одоо нэмэгдсэн байгаа. 4 тэрбум байсан мөнгө ч одоо 8 тэрбум болж штэ. За тэгээ 8 тэрбум төгрөгийг одоо ингээд 19 онд ингээд хүүхд хөгжил хамгааллын жилдээ ингээд хүүхдүүдтэй одоо зориулахар болсон. За одоо тэгээд за одоо хэдүүлээ.
Энэ зарилгаа эхлээд ямар ч гэсэн ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэж ерөнхийлөгч харсан бэ гэдгийг танилцаад ярих гэж бодож байна. За энэ дээр бол та бүхэн бүгдээр нь өнөөдөр бит хоёр бол зөвхөн энэ асуудлын талаар ярих учраас нэлээд нөгөө хөндөөд явах биш те асуудлыг нарийн одоо ерөнхийлөгчийн бүхэл бүтэн зарлиг гараад үйл ажиллагаа явуулаад ингээ 2 жил гарны хугацаа өнгөрсөн тийм ээ. Тэгээд 2019-өөс энэ жилийг бүр хүүхдээ хамгаалцгаая тийм хөгжил хамгааллын жил болгоод байхад яагаад энэ ажил нь хэрэгжихгүй байгаад байгаа юм бэ гэдэг тийм бодит амьдралыг хэрэгжээгүй учраас өнөөдөр бит хоёрын яриаг одоо хөндөж байгаа тийм ээ. За энэ дээрээс харах юм бол за энэ чиглэлээр байна. Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн энэ нэмэ 3 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус үндэслэн зарлиг болгох нь. Энийг бол яг энэ бас бичлэг байгаа. Хэрвээ та нар хүсэх юм бол одоо интернетд тавигдсан байгаа. За энэ бол хамгийн чухал хэсэг байгаа. Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол улсын засгийн газар энэ хаалтан дотор хөрөлс өгт чиглэл болгосгоё. 2019-өөс 2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлах. За дараа үргэлжлүүлээд Нямка уншиж байгаа энэ дотлих тийм хүүхдийн эрхийн тухай гэдэг. За энэ дээр болохоор хүүхдийн эрхийн тухай гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн эрхчлэлд үр дагаварт үнэлгээ хийх харилцаа уялдаатай хэрэгжүүлэх гэж байгаа. За энэ дээр бол мэдээч хэрэг үнэлгээ хуулийн байгууллага үнэлгээ хийх ёстой тийм. Яг энэ ажлуудыг ингээд ерөөсөө ерөнхийлөгчийн зарилгад тусгацсан одоо 13 зүйл байгаад байгаа аахгүй юу? Энэ 13 зүйл дээр ерөөсөө ингээд би албан байгууллагууд руу орж үзэхээр одоо энэ жишээ нь хүүхдийн эрхийн тухай, хүүхд хамгааллын тухай, хүүхд гэр бүл хүчирхийллийн тухай хуулийн дээр ерөөсөө хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн үү гэхээр хийгээгүй. Тэрний талаар би ерөөсөө нэг удаач мэдээ би олж харсангүй. За хоёр хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр болон осол тэмцлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих, урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж салбар хоорондын уялдааг хангаж ажиллах гэж байгаа. Бас ерөөсөө хангалттай ажиллаагүй бэ. Энэ бас ерөөсөө хэрэгжихгүй байгаа шүү дээ тийм. За хүүхдийн эрхийг хамгаалах сэргийлэх хүүхдийн эрэг аргаар хүмүүс эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах эцгийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх гэж байгаа. За энэ хүүхэд гэр бүлийг энэ аав ээжтэй соён гэрүүлэх үйл ажиллагаанд ерөнхийн одоо соён гэрүүлэх үйл ажиллагааг явуулах ёстой юм бэ гэхээр энэ хүүхэд гэр бүл одоо залуучдын газар гэж байгаа шүү дээ. Энэ одоо засгийн газрын нэг агент тийм. Энэ агент болохгүй юу? Тэгэхэд ингээд өнөөдрийн байдлаар бол хэрэгжүүлэх агентлаг байгаа тийм ээ. Хүүхд гэр бүл хөгжлийн засаг газар одоо яг юу хийж байгааг ингээд мэдчихгүй. Ямар ч тийм одоо хийсэн ажлын тайлан байхгүй тийм. Энэ соён гэрүүлэх үйл ажиллагааг одоо бол ингээд гэсэн мөнгөөр хийгээд ихсэн байх хэрэгтэй тийм. Өрсөн сэргийлэх арга хэмжээ. Энэ тэгээс өрсөн сэргийлэх арга хэмжээнд бас хүүхдүүдийг олох хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ ажил бол хөвч яваагүй байдаг. За дараагийнх нь бол гэр бүл хөтөлбөрийн хамгаалалт. Тэгэд энэ дээр За хэлнэ. За би эндээс яг хоёлаа угаасаа энэ ижлэн талаар ярьж байгаа учраас саяны нөгөө чаны хүндсэн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэж байгаа шүү дээ. Засгийн газар хэрэгжүүлэх агентлаг гэдэг. За энэ дээр би битээр бас зөндөө энэ лайва хийхээ өмнө одоо ярьж ирсэн тийм ярьж одоо санал бодлоо хуваалцаж ирсэн. Гэт энэ үеэр чи бас энэ хөгжлийн газар тийм энэ газрын талаар надтай одоо чи бас өөрөө төрийн бас байгууллага бас тийм удирдах ажиллаад явж исэн хүний зүгээс энэ байгууллагатай холбогдож ажиллаж исэн үү тийм энэ байгууллагын талаар ер нь төрийн бас байгууллага болоод энэ чиглэлээр ажилладаг байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг юм бэ? Энэ талаар товчхон мэдээлэл өгч байна. За тийм. Би гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газартаа бол би хамтарч биш. Би өөрөө төрийн бас байгууллагатай байсан. Одоо тухайн төрийн бас байгууллага маань болохоор нийт хэмжээнд 6 цаад дунд сургууль байдаг гэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль гэсэн үг шүү дээ.
дундаа үйл ажиллагаа явуулдаг тийм төрөөс байгууллага. Тэрнтэй холбоотой манай арга хэмжээндээр дид дарга гэж хүн яг ирж исэн. Бид хоёрд одоо нэрийг би яасан санахгүй байна. Тэгээд намайг яг хөшлийн газар оруулаад яг нэг даргатай нь уулзуулаад за ингээд энэ байгууллагатай ингээд цаашдаа хамтарч ажиллая. Тэг ингээд одоо энэ нэмсрэн гэж хүнтэй хамтрий, эдний байгууллагатай хамтрий тийм дандаа ингээд залуучууд те. Тэгээ бүр ингээд нийгэмд ингээд энэ хүүхдүүд чинь ингээд хамгийн цаанд тусгаарлагдсан хүүхдүүд шүү дээ. Эдгэрийн төлөө ингээд ажиллаж байгаа энэ хүүхдүүдийн нийгэмд оролцуулах оролцоог нь дэвшлүүлэх гэдэг юмыг ярьсан. За тэгсэн тэр ажил маань бүтээгүй хамгийн гол нь ягаад гэхээр тухайд намайг нэг газрын дарга хүнтэй танилцуулж ирсэн. Тэр нь болохоор одоо хурлын дарга байсан Мегон би холдын охин хулан гэж хүүхэнтэй би танилцж ирсэн. За тэгээд би эндээс юу харж ийн вэ гэхээр те тэр бол одоо энэ гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн төлөөх газар болвол те ямар хүн ажиллах ёстой газар юм бэ? Ер нь ямар хүн ажиллах ёстой газар юм бэ те? Энэ улс төрийн томилгоогоор хийгддэг ажил юм уу? Эсвэл яг энэ хүүхдийн чиглэлээр мэрэгсэн хүн ажиллах ёстой газар юм уу те? Энэ ерөөсөө юм тодорхой босгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр улс төрийн ажил хийж байгаа хүн те тэнд надтай нийлээд тэр хүүхдүүдийг одоо ингээд хүүхдийн төлөө ингээд явж чадах уу гэдэг өөрөө амар сони асуудал болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд тийм мэдээч нөгөө намдаа үйлчлэх болоод ирнэ тий. Тийм харин тийм. Тэгэл ер нь томилгоо ингээд бас их чухал байд юм байна гэдгийг бид тухайд харж исэн. Яг ажил маань угаасаа цаашаагаа үргэлжлээгүй. Хөгжлийн газар бол бидрийг дэмжээгүй. Угаасаа ер нь ямар ч ажилд явсан ер нь Монгол ингээд төрийн байгууллага дэмжихийг ховор өгдөг шүү дээ тий. Ер нь дандаа л нэг тийм хөгжлийн байгууллагууд дэмждэг. Хувийн компани ч юм уу тий. Төрийн бас байгууллага гадны хөрөнгө оруулалттай байгууллага ч юм уу. Тэгж хүүхдийн төлөө тэмцэж явдаг. Тэрнээс шиг манай төрийн байгууллага бол дэмжиж байгааг бол одоо ерөнхийдөө бол харахгүй байна. Тэгэхээр эндээс бас мэдээж тий. Аха. За. Ажлыг бас ихтэй байж бас хийнэ гэдгийг тий. Эндээс бас харахад хэлэх гэдэг шүү дээ тийм ээ. Тий. Энэ за тэгээд ийм 13 үндэстэй үргэлжлүүлээд сая яриа жоохон. Төсөв нөгөө 8 тэрбум төгрөгийн бадаргааг нэг яриад. За тэгээ. Энэ хамгийн за тэгээ хоёлаа одоо төсөвтэйгөө юм даа шүү дээ. За одоо хоёлаа төсвөө хүмүүстэй шеэр хийж харуулсан ба хэлцэж байна. Тий. За тамиг хоорондоо комент процент. За одоо ингээ харагдаж байгаа хаа. Харин хүмүүс байдаг юм билээ. За энэ бол өнөөдрийн бит хоёрын ярих гэдагаас одоо асуудлын хамгийн гол цөм нь байгаа шүү хүмүүсээ тий. Энэ дээр бас та бүхэнд танилцуулж хэлэх байгаа зүйлийг одоо энд за энд байна одоо тий миний харж байгаа. За энэ дээр түрүүлээд хэлэх юм бол 19 оны 5 сарын 29-нд ерхий сайдын одоо захирал гарсан байдаг. Ерхийлэгчийн зарлагтай холбоотойгоор тэр нь болохоор 19-с 20 оны мэдээж хөгжил хамгаалсан жил болгоё гэдэг зарлаг гарсан. За энэний цаашаа хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар хуваарийг баталсан. Одоо энэ хуваар бол одоо энэ дээр хөдөлмөрөөр гарч байгаа та бүхэн харж байгаа. Нийтдээ 8 тэрбум төгрөгийг хүүхд хөгжил хамгаалсан зориулж өгсөн байдаг шүү. За тэгээд энэ 8 тэрбум төгрөгийн аль салбар руу тий аль газрууд руу хуваарлагдсан бэ гэдэг бол бас маш чухал байгаа шүү дээ тийм ээ. За эндээс бүгдээрээ харж за уншчихъя тийм ээ. Энийг бас харахгүй байгаа хүмүүстэй бас зориулъя. За гэр бүл хүүхэд хөгжлийн газрын зарга за хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар төсвийн хуваарийг баталсан байгаа. За энэ дээр харчил за эхнийх нь 4 тэрбум төгрөг орон нутаг сум аймаг дүүрэгт хуваарлагдаж байгаа. Хүүхдийн тооноос хамааралтайгаар 45.5-аас 120 сая төгрөг орон нутаг тус хүрт оногдож байгаа. За хоёрт нь Улаанбаатар хотод 2.6 тэрбум төгрөг хуваарлагдсан. Гуравдугаарт нь хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсөвт 1 тэрбум төгрөг. За дөрөвт нь гэр бүл хүүхэд саяны битээр ярьсан тийм хүүхэд залуучуудын хөгжлийн газрын
зардал 2.6 тэрбум төгрөг төсөөлөгдсөн байгаа. За ингээд ийм мөнгө төсөөлөгдсөн байна. Энүүгээр одоо юу хийсэн бэ? Юу хийгдсэн бэ гэдэг энэ чинь асуудал чинь одоо хамгийн одоо яг хэвээр сэдвүүд баггүй юу? Энэ чинь бага мөнгө биш тийм ээ. 8 тэрбум өмнөх онуудад бас 4 тэрбум ойролцоогоор 4 тэрбумыг төсөөлж гаргадаг байсан бол энийг 2 дахин нэмсэн байгаа. Тий. Одоо 2000 энэ жилиг те бүгдийн хөгжил хамгааллын жил болгосонтой холбогдуулаад төсвийг 2 дахин нэмсэн байгаа. Төсвийг 2 дахин нэмнэ гэдэг чинь тэр хийх ажлын хүрээ ч гэсэн 2 дахин нэмэгдэх ёстой тийм үү? Зүгээр одоо энгийн математикийн аргаар бодоход тийм ээ. 4 тэрбумаар хийх системийг одоо 8 тэрбум байгаа чинь даацсан хүрээнд ч гэсэнтэй ихсэх ёстой шүү дээ. Гэтэл бол энэ бол ерөнхийдөө бол хийгдээгүй гэдгийг бол хэлэх гээд байна л та тийм ээ. Чи энэ дээр бол одоо манайх чи хэлээд байгаа шүү төрийн байгууллагууд нөгөө төсвөө шилэн болгоноо зарцуулалтаа олон нийтэд тайлагнаа иргэд хараад те ороод сонирхлуул одоо бүхэнд нээлттэй байх ёстой гэж байгаа. Энэ одоо ямар байдалтай байгаа бэ тийм ээ? Энэ талаар энэ 8 тэрбумтай холбоотойгоор бас нэлээд олон байгууллагууд руу орж би шинжилэн даасыг нь харах гэж үзсэн байхгүй лээ. Тэгээд яагаад ингэж те шилэн даас гэдэг зүйлийг би болооё те шилэн даастаа болёо төсвийн зарцуулалтыг яаж зарцуулж байгааг те мөнгөийг яаж зарцуулж байгааг иргэдэд ингэж ил болгоё те иргэд ороо хардаг болгоё те ийм зүйлийг өөрснөө ингэж бий болгож ярьцгаад эргээд ингэж энэ ажлаа биелүүлж чадахгүй те нэгдүгээр биелүүлж чадахгүй юм л да. Хоёрдугаар гэх юм бол би ерөнхийлөгчийн үгийг энэ дээр бүр чухал дурдмаар байгаа байхгүй юу? Юу гэхээр өмнөх төсвийн мөнгөсөөрөө ерөнхийдөө одоо ширээс хандлт одоо нэг юм төдийдл одоо үйл ажиллагааны зардал ингэ зарцуулагдчихдаг байсан юм лээ. Одоо тэрийг бүр ингэ яг ерөнхийлөгчийн уулсны үеэр дурдж байгаа. Тийм одоо энэ 8 тэрбум төгрөгийг та нар яг тийм хүүхдийн одоо хүүхдийн төлөө яг зарцуулаарэ гэдэг юмыг ингэ хэлж байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо өнөөдрийн хүртэл нэг ч ингэ үйл ажиллагааны тайлан байхгүй тий. За яагаад ерөнхийлөгчийн хамгийн газар өнөөдөр тэр хагас жилийн тайланг төрийн байгууллагаас авахгүй байгаа юм бэ тий. Энэ хүүхдтэй холбоотой ямар ажил явагдсан тий. Засгийн газар яагаад энэ дээр дуурахгүй байгаа юм бэ тий. Яагаад тэр төрийн байгууллагууд тий хийсэн ажлынхаа тайланг тэр зарилга гаргасан хүндээ явуулахгүй байгаа юм бэ. Энэ ингээ ерөөсөө нэг төрийн байгууллагууд хоорондоо ингэж уялдаж ажилтгүй гэдгийнх нь тод жишээ нь энэ дээр гарч байгаа байхгүй тий. Өнөөдрийн хүртэл ингээд одоо энэ 9 сар 10 сард ямар олон хэрэг гарсан бэ энэ хүүхдтэй холбоотой хичнээн олон хүүхэд хүч ирхээлэлд өртсөн бэ тий бодоод тий. Тэгэхэд ингээд манай төрийн 3 өндөрлөг 3 сая юу ч дуураагүй. Юу ч дуураагүй шүү дээ яг үнэндээ. За тэгээ ингээд тий албасны байр суурь байхгүйсэн. Өөрийн байр суурь байхгүй. За яагаад энэ асуудлаа ярьж болоогүй юм бэ тий? Энэ 19-с 20 он хүчлийн асуудал, хүүхдийн хүчлийн асуудал болсон шүү дээ. Энэ 8 тэрбум төгрөгийг хас жилийн дотор ингээд зөв зарцуулж чадсан болов тий. Энэ 18 онд гардаг шиг ийм гэмт хэрэг энэ 19 онд гарах байсан уу? Би энийг л асуумаар байгаа. Яг энэ 8 тэрбум төгрөгийг зарцуулж чадсан болов тий. Тэгэхэд одоо өнөөдрийн байдлаар Монгол тэнцвэрийн тоо хэд болчиход байгаа вэ? Хэдэн хүүхэд тэнцээ хохироод тий. Хэдэн хүүхэд өгсөн бэлээ. Хэдэн хүүхэд ингээд амьдрах юм чадваргүй болсон байна те ингээд бодоод үзэхээр энэ 8 тэрбум төгрөг гэхээр яг хүндээ очиж байна. Тэгээд эндээс бас нэмж хэлэхэд одоо та үзэж байгаа хүмүүс маань ч гэсэндээ ороод харах юм бол бүгдээрээ нээлттэй байгаа тийм ээ. Энэ ерөнхийлөгчийн хамгийн газрын албан ёсны захим хуудсан дээр байгаа л да. Энэ одоо үйл ажиллагааны одоо дээрэс нь удирдлагуудыг цуглуулад бүгднийг одоо тайлангийн хурал хийсэн байгаа. Энэ дээр бол ерөөсөө ажлынхаа тайланг авчрал одоо 11 байгууллагаас 8 нь одоогийн байдлаар одоо шаардлага хангахгүй ч гэсэндээ тайлангаа өгсөн байна гэж байгаа байхгүй юу? Ерөнхийлөгч одоо өөрөө тэгж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр чи энэ одоо ерөөсөө л энэ ажлыг яаж хийж байгаа бэ гэдэг чинь бүр бэлэн тийм ерөнхийлөгчийн зарлиг ийм л одоо хэмжээтэй байна шүү дээ тийм. Хүмүүс ерөөсөө энийг хариуцлага гэж авч үзэхгүй байх. Дээрэс нь ажиллаа хийхгүй байгаагийн би бол энийг илрэл болов гэж харж байна. Билээ одоо бит хоёр бол жишээ нь хоёлаа зохиож яриаггүй
эндээс нь видеонд байна те бүгдээрээ ороод харах юм бол ойлгомжтой байгаа. А тэгээд үргэлжлүүлээд хэлэхэд бол энэ одоо төрийн албаны ажлын битээр хоёулаа төрийн албанд ажиллаж исэн хүмүүс тийм ээ. Янгаж гэсэн төрийн албанд ажиллаж исэн энэ үйл ажиллагааны тайлан, үр дүнгийн тайлан, ажлын тайлан гэж хийгддэг штэ угаасаа ямар ч албан тушаалт, ямар ч одоо яам тамгын газар бол. Тэгэд энэ ажлын тайлан хийхдэггүй байгаа дээр яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? Ер нь бас энэ ерөнхийлөгч яагаад тайлан ирсэнгүй гэж зүгээр сууж байгаа юм бэ те? Яагаад тэр одоо холбогдох яамны сайттай хариуцлага тооцохгүй байгаа юм тийм ээ? Заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй хүмүүстэй яагаад тайлангаа ирүүлээгүй вэ гэд ингээд сууж идэг. Ийм байж болохгүй тийм. Бид нар ийм байгаад байгаа учраас ерөөсөө ажил нь урагшлахгүй, ажил нь ерөөсөө явдаггүй тийм. Ажлаа хийсэн ч хийгээгүй ч ерөөсөө хариуцлага тооцохдохгүй юм чинь тийм ээ. Тэгээд саяны одоо Нимбагийн бас хэлсэн дээр энэ сүүлийн одоо үнэхээр бид нэр сүүлийн 2 тийм 8 сар, 9 сар, 10 сард бол тийм энэ хүүхдийн нас оролт бол нэр өдөр болгон л баг нэг хүүхэд бүр нас орж идэг тийм ийм мэдээгээр бид нэр өглөө болгон сэрдэг болцсон байсан шүү дээ ерөөсөө бол энэ дээр төрийн өндөрлгүүд яагаад одоо ер нь бол зүгээр хүний зүгээр ухамсартай энэ бол ерөнхийлөгч ч бай, ерөнхий сайд ч бай тийм ард гэрт нь одоо бүхэн юмыг илэрхийлдэг тийм одоо цаашид бид нэр хүүхдүүдээ яг энэ ижилхэн одоо энэ гэмт хэрэг энэ хүүхдүүдийг дахиад амь насаа алдахгүй тул бид нар яах ёстой вэ? Ус төр засаг ямар одоо ажил хийх ёстой вэ гэж хэлэх ёстой байтал тийм ээ. Ямар ч юм байгаагүй гэдгийг одоо бид хоёр бол энэ дээр дахин одоо хэлмээр байна. Одоо үзэж байгаа хүмүүс маань ч гэсэндээ бас нэг зүйл хэлэх юм бол манай нөгөө Монгол Улсын бас иргэд маань бас өөрснөө ингээд нөгөө ямар мөнгө одоо төсвөлөгдсөн байна. Хаана ямар мөнгө төсвөлөгдсөн байна. Тэгээ одоо жишээ нь хүүхд хамгааллын жил болгосонтой холбоотойгоор энэ 8 тэрбум төгрөг төсвөлгөн гэдгийг бол би бас саяхан мэдсэн. Яг энэ хүүхдтэй холбоотой асуудлын талаар судалж байхдаа би мэдсэн. За энэ асуудал бол ерөөсөн хамгийн хүндэгдэх хэвээр асуудал юм байна гэдгийг яг мөнгөний талаанаа бид нэр хоорондоо ярилцж байсан тийм. Тэгээ энэ талаар ингээд ярьж байгаа. Иргэд маань гэсэндээ тийм төрөөс ингээд тийм ажлын шаардлагыг хэмжих хэрэгтэй тийм. Яагаад ажилч явахгүй байгаа юм бэ тийм 8 тэрбум юу асуулаад байгаа юм бэ? Энэ яг хүндээ очиж байгаа юм уу тийм? Хүүхдээ яг очиж чадж байгаа юм уу тийм? Хүүхдийн хүүхдийн орчин сайжирсан юм уу тийм? Энэ эмнэлгийн байгууллага энэ хүүхдийн эмнэлэг сайжирсан юм уу тийм? Ингээд тэр өөрсдөө шаардах хэрэгтэй байхгүй юу? Эсвэл ингээд бид нар шаардахгүй болохоор төр ингээд ажиллаа хийдгүү мүү гэж би одоо ингээд яг хар ухаанаар бодоход хүн яг тийж ойлгохоор байгаа. Тэгээ би ингээд ер нь тийм дээрээс ч бас тийм амаараа энэ дээр бол тэгээд энэ бас мэдээж иргэд хариуцлага тийш одоо зөв шаардлага тавих нь зүйтэй бас энэ дээр хоёр дахь нь бол бас энэ дөрөв дэх засаглал буюу тийм хэвлэл мэдээллийн яагаад энэ билээхэн энэ дээр чинь тийм хэвлэл мэдээлэлээр гарсан байна тийм энэ зарилгыг мэдээж хэвлэлээр гаргасан байгаа тухайн үед нь тийм ээ ерөнхийлөгчийн 60 дугаар одоо зарлага гарсан байна. Энэ ажил юу болж ийн ажлын тайлан хаана байна те ард иргэдэд энэ чинь мэдээлэх ёстой одоо энэ үйл одоо хэвлэлийнхний ажил те хэвлэл мэдээллийнхний хийх ёстой ажлын нэг штэ одоо энэ чинь бол энийг бас хийхгүй байгаад байгаа учраас ард иргэд те мэдээлэлгүй байгаад байна гэж бас би хэлээд байгаа байхгүй юу. Энэ дээр бас чи юу гэж бодож байна? Яг үнэн дөрөв дэх засаглал энэ бол хэвлэлийнхний хувьд бол мэдээж хэрэг ингээ араас нь шаардах хэрэгтэй тий. За таны байгуулсан ажлын сэдвүүд юу болсон бэ тий? Ажил үр дүнгийнхаа тайлбар нэрт одоо ингээ хагас жилийн тайлагнаач гэдэг юм ерөн сурвалжлах ажиллагааг одоо сэтгүүлч хийх хэрэгтэй гэдэг багхгүй юу? Уг нь бол тэгэхэд ингээ манад ингээ сэтгүүлч дуурсангүй төрийн 3 өндөрлөг маань ч дуурсангүй ерөөсөө хин төрийн байгууллага маань ч дуурч чадсангүй шүү дээ. Энэ дээр бол бараг ингээд анхны удаа дуурч байгаа нь бараг одоо хоёулаа байж магадгүй гэж би таамаглаж байна. Олон нийтийн тийм олон нийтийг хамарсан хэмжээнд бол тийм. Би бас ерөнхийдөө бол нэг ерөнхийлөгчийн хамгийн газраас би шаардмаар байгаа. Тэр төрийн байгууллагаас тийшээ ажлын тайланг авсан юм уу тий? Яагаад энийг бэрэгдэж иж болохоо чи мэдээлэл хүргээч тий? Энтэй холбоотойгоор энэ 8 тэрбум төгрөгч одоо яг ямар шатандаа зарцуулагдаад байгаа юм бэ? Төрийн байгууллагууд чи яаж зарцуулаад байгаа юм бэ тий? Энэ яагаад хүүхдийн ингээ гэмтэргийн тоо ингээ урам ихсээд байгаа юм бэ? Энэ талаар ингээд тодорхой мэдээлэл бэрэгдэд хүргэх хэрэгтэй байхгүй юу?
Тэгээ одоо өнөөдрийг хүртэл байхгүй ямар нэгэн мэдээлэл байхгүй, ямар нэгэн төрийн байгууллагаас мэдгдсэн тэгээ ажлын тайлан байхгүй ийм төсвийн зарцуулалттай нэг ийм ажил одоо явагдаад байгаа юм байна. Ямар ч тач. Тэгээ одоо харин дуусах гээд байна тийм ээ. Энэ он нь 2019-оос одоо 20 он одоо дуусахад 2 сар үлдсэн байна. Гэтэл бид нэр өнөөдөр тайлангаа нэхэл тэ хагас жилийн ч тайлан байхгүй ингээд байж юм тийм ээ. Энэ бас л төрийн байгууллага яаж ажиллаа хийж ийн гэдгийг харуулж байна. Дээрээс нь ер нь бас ярианыхаа төгсгөлд ч гэсэн хэлэхэд энэ нөгөө корона гараад ерөөсөө бид нар бүгдээрээ коронавигоор л амьсгалаа тийм ээ. Тийм. Өөрсдөө Монгол улс чинь бас коронавигоос гадна энэ үйл ажиллагааны явагдах ёстой хүүхдүүд те хүүхдийн ирэхэд энэ яам хамгийн газрууд энэ чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулж явах ёстой шүү дээ тийм үстэй те. Тэгэхэд зөвхөн одоо коронавигоор энэ ер нь амьдрал дуусчих юм шиг те бүгд л тэгээд ярьж байгаа юм л энэ те зураг тасаавал ганцхан корона гардаг те. Тийм учраас энэ ажлууд ингээ орхигдоод байгаа байхгүй юу тийм ээ. Тийм хүүхдийн төлөө ерөөсөө бодитоо дуурч чадаагүй өнөөдрийг хүртэл ерөөсөө хүүхдэд анхаарлаа хандуулж байгаа. Ууг нь бол манай улсын одоо хамгийн нэм тэргуунд анхаарах ёстой зүйл бол энэ хүүхэд байна. Одоо хүүхдийн асуудал нэм тэргуунд анхаарах ёстой зүйл энийг болчиход байна шүү дээ тийм. Өнөөдрийн байдлаар бол бүр ингээд газар хавчлаа шүү дээ ерөөсөө. Соён дээгүүрүүлэх үйл ажиллагаа гэдэг явуулмаар юм тийм хүүхэд эцэг их багш сургууль хүмүүжүүлэгч бүгдийн соён дээгүүрүүлээ. Урлан гэрээ байгуулъя тий. Бүгдийн сургалтанд хамруулъя. Эцэг ихтэй тусдан ажиллая. Хүүхдтэй тусдан ажиллая тий. Урьдчилаад арга хэмжээ авъя тий. Ингээд хин ч юм арга хэмжээ авахгүй тэр боловсролын яам одоо тэр ажлыг хийх ёстой шүү дээ. Ингээд ийм үйл ажиллагаанууд өгөн зохион байгуулах ёстой гэсэн ингээд манаас төрийн байгууллагууд ерөөсөө тийм дөрвтэй арга хэмжээ авч чадаагүй байна. Яг үйл ажиллагаа явуулсан гэж одоо мэдээлэл бол биднэрт бол байхгүй байна. Тэр бол мэдээж нөгөө нэг өөрсдийнхөө хэмжээнд бас хайсан тийм ээ. Хэвлэл мэдээллийн ямар ч одоо мэдээлэл байгаагүй. Одоо энэ сэдвийн хүрээнд тийм байгаагүй учраас одоо ингээд ямар сандаа Shape Mongolia бол энэ ажлыг одоо шаардж байна. Тайланг одоо нэгж байна тийм ээ. Дээрэс нь хамгийн одоо сүүлд бол энэ төсвийн зарцуулалтыг ил болгох. Энэ бол маш чухал асуудал тийм ээ. Тийм төсвийн зарцуулалтыг ер нь бол олон бий болгох хэрэгтэй. Иргэд ч гэсэн энэ талаар маш хэрэгтэй. Энэ төсвийн зарцуулалтыг бий болгооч гэдгийг байнга сануулж явах хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Одоо бол ер нь сайтууд руу нөрөө харангуут ерөөсөө төсвийн зарцуулалтыг яаж дахин зарцуулсан талаар ерөөсөө мэдээлэл манад байдаггүй. Юмны сайтыг ер нь ашигладаг юм билээ. Одоо бол нөгөө нэг сошиал нэтворк аюул их хөгжсөн шүү дээ. Бид нар бол ингээд сайт руу ороод мэдээлэл авахыг илүү хүсдэг гэсэн тийм. Энэ цагт бол ууг нь бол илүү их юм сайтыг хөгжүүлэх ёстой байтал одоогоор ингээд мэдээлэл байхгүй байгаа юм байна. Тэр харамсалтай байна. Яг 8 тэрбум төгрөгийг бол яаж зарцуулсан талаар бол би үнэхээр Shape Mongolia-гийн хувьд бол үнэхээр сонирхолтой санагдчихэв. Энэ 8 тэрбум төгрөг зөв зарцуулагдсан бол тийм өнөөдөр энэ хэрэг гарах төгөөгүй ч юм. Ийм ихтэй хэрэгтэй. Өмнөх хоног нэмэгдчихсэн. Ийм л энэ да. Тэгээ бас тэрийн нөгөө лайв хийх хугацаа маань бас одоо дуусчих шиг байна тийм. За юм уу таарсан байна. За ерөнхийдөө хүмүүс маань одоо ажиллаа тараад энэ цаг нь гарч байгаа учраас асуултууд бол нэг байхгүй байх шиг байна тийм ээ. Энэ чиглэлээр одоо нэг коммент байна тийм ээ. Гэрлээ. Энэ чиглэлийн ажил гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзаж адилхан түүхтэй мэргэжилтнийг төлж чадвал маш өндөр үр дүнтэй ажиллаж чадна гэж бодож байна гинэ. Үнэн шүү бас. Тийм. Тэгээс энэ баяг үзээд те манай үзэгчид маань бас ингээд санал бодлоо хуваалцаараа бид нар бас цаашаага мэдээж ирэх шаардлагыг хөргүүлэх болон заавал 8 тэрбум төгрөгийн талаар бид нар бол заавал энэ дээр судалгаа хийх болно. Тэгэхээр та бас энэ чиглэлээр өөрийн санаа бодлыг заавал биднэрт хэлээрэй. Та бүхний санаа бодлоос бидэрт бас маш их чухал шүү дээ тийм. Иргэд ингэж хамт тэмцэж ямар нэг ажлын ард гардаг гэдгийг бас Тийм тэгээд өнөөдөр бас
бит хоёрын те манай Чек Монголын лайвыг үзсэн хадгалж учраас мэдээж те боломжтой үедээ үзэж байгаа хүмүүстэй зориулаад та бүхэн одоо мэдээгүй байсан бол те энэ оныг 2019-оос 20 оны хүүхдийн хөгжил хамгааллын жил болгосон байна. Тэгээд үүнтэй холбогдуулаад бүл бүтэнтэй 8 тэрбум төгрөгийг төсөлсөн байна. Тэгээд одоо холбогдох газрууд ингээд хуваарлсан байна. Тэгээ одоо энэ ийм мэдээллийг одоо та бүхэн авсан учраас цаашдаа тий олон хүмүүст энийг бас тий мэдээлэл одоо хуваалцаарай гэж бас тий хэлмээрээ. Мэдхгүй байгаа хүмүүст нь ийм ажил явагдаж байгаа юм байлаа шүү. Энийг бас шаардах ёстой юм байлаа шүү гэдгийг тий хоорондоо бас нөгөө мэдээлэл хуваалцаж явах нь бас хэрэгтэй гэж би бас бодож байна тийм ээ. Шиш нэг юм мэдхгүй нэг юм хуваалцаад тий ийм зүйл бас юм байна гэх юм. Яг харах ёстой эзэнд нь бас харуул өөрөө гэж бас хүсэх байна. Тэгээд зэрэг төрийн байгууллагын бас хараад бас за тэгээ бас олсон тийм. Цаашлаад олон шеэр хийгээрээ тэгээд магадгүй одоо энэ шеэр маань тий холбогдох хүмүүст хүрээд бас ажил маань жоохон ч гэсэндээ тий түлхэц өгч болох юм бол тий бит хоёрын өнөөдөр хийсэн лайвын бас тий жоохон ч гэсэндээ ач холбогдол гарч ирэх учраас та бүхэн бас шеэр хийгээрээ гэж одоо хүсмээр байна. За тэгээд лайва өндөрлөхүүдээ тийм ээ. Тэгээд за баяртай дараагийн лайваараа уулзцгаая. Баяртай.